А ба Б векторуудын скалар үржүүрийг ингэж тэмдэглэнэ. Энэ нь уг хоёр векторын уртуудыг нь үржүүлээд тэдгээрийн хооронд байгаа өнцгийнх нь косоор үржүүлдэг. Жишээлбэл А нь 6 гэсэн өртөттэй, Б нь 4 гэсэн өртөттэй ба хоорондох өнцөг нь 30 градус байх юм бол скалар үржүүр нэгтэй тэнцвэ. За энэ дугаар томьёо ёсоор уртуудыг нь хооронд нь үржүүлнэ. Тэгээд хоорондох өнцгийнх нь косоор үржүүлнэ. За косинус 30 градус бол 2-ны язгууд 3-тай тэнцдэг. Альч томьёоны ном дээр бичээтэй байгаа. За ингээд үржүүлэх юм бол нэрөө дээр хоёр үлдэнэ. 6-г 2 үржүүлээд 12 язгуудаар за мөн л адилхан скалар үржүүрийн тэнцвэр гэхэлэр уртуудыг нь үржүүлнэ. Тэгээд хоорондох өнцгийнх нь косинус үржүүлнэ. Косинус 90 градус гэдэг бол тэгтэй тэнцвэр байдаг. Тэгэхээр 12-ыг тэгэржлээд тэг гарч ирнэ. За эндээс юу гэж дүгнэх вэ гэхэлэр хэрвээ хоёр векторын хоорондох өнцөг 90 градус буюу хоёр векторын хоорондоо перпендикуляр байх юм бол скалар үржүүр нь тэг байна. За эндээс буцаагаад хэрвээ хоёр векторын скалар үржүүр тэг байх юм бол тэр хоёр вектор хоорондоо перпендикуляр байна гэсэн.